ASEAN дахь Аз Европын парламентын түншлэлийн үүрэг оролцоо сэдвийн дор зохион байгуулагдсан Аз Европын парламентын түншлэлийн 9-р уулзалтаар тунхаг баримт бичиг баталсан. Энэ тунхаг бичиг нь бүхэлдээ Аз Европын орнуудын ард түмэн бизнесийнхэн болон парламент засгийн газар хооронд иж бүрэн түншлэл, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шин түлхэж өгч, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах боломж юм. За бид тунхаг бичгийн агуулгаас зарим зүйлийг тодруулахаар Улсын хурлын гишүүн оюунтай ярилцсан юм. Тэрээр Аз Европын парламентын түншлэлээс гарах тунхаг баримт бичгийг боловсруулах ажлын хэсэгт оролцсон төдийгүй уулзалтын үр дүнтэй олон талд харилцаа хамтын ажиллагаа сэдв салбар хуралдааныг даргалсан юм а. Сая болж өнгөрсөн Аз Европын парламентын түншлэлийн 9 удаагийн уулзалтан дээр улс орнуудын одоо энэ оруулсан санал болгосон асуудлууд хэр оновчтой тусав, зарчмын зөрүүтэй байр суурьуудыг бас яаж шийдэв? За энэ АСЕП-ийн 9-р хурлаас бол тунхаглал гарсан. Одоо дэлхийн хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд ялангуяа Аз Европын орнуудыг түнш орнууд гэж ярьж байгаа 53 түнш орон бөгөөд одоо 2 байгууллага байдаг. Тэдгээрийн хамгийн тулгымцсан асуудлуудыг бид нар бас жагсаагаад тэгээд тэр талаар шийдлүүд нь юу вэ гэж тусгасан байна. За мэдээж одоо хамгийн түрүүнд уламжлалт аюулгүй байдлын асуудлууд байгаа. За хамгийн сүүл хамгийн их халуунаар яригдж байгаа дөрвөстэй асуудал, шилжин суурьшигчдын асуудал бас нэлээд хөндөгдсөн. Тэр талаар тодорхой томьёолууд бол орсон байгаа. Дэлхийн нийт хүн амын бараг 60%. За дээрээс нь худалдаа, дотоодын нийт бүтээгдэхүүн, ер нь дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ярьж байгаа эдийн засгийн дэлхийн эдийн засгийн бараг 4/1 нь энэ бүс нутагт байна. За хамгийн том цаашдаа бас өсөлт нь ялангуяа Аз төв төвийг болохоор байгаа учраас хөрөнгө оруулалт, худалдаа, тэгээ эдийн засгийн болон бусад хамтын ажиллагааг их сайжруулах тал дээр хамтран ажиллахад бас уриалсан зүйл залтууд байгаа. Зөвхөн одоо засгийн газар гэлтгүү төрийн бус байгууллагууд иргэд яаж хамтрах ажиллах вэ? Тэрийг бас дэмжсэн уриалсан зүйлүүд орсон. За одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагын өнгөрсөн 9 сард Нью-Йоркт батлагдсан доктортой хөгжлийн зорилтууд одоо 2030 оны зорилтууд гэж ярьж байгаа. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө бас бүгд хамтран ажиллая. Дэлхийн хамгийн тулгамдаад байгаа асуудал бол байгальтаа яаж ээлтэй урагшаага хөгжих вэ? Уур амьсгалын өөрчлөлтөд ер нь яаж тэмцэх вэ? Яаж сааруулах вэ? Дасан зохицох вэ? За нөөцийн хэмнэлттэй хөгжлийг яаж урагшлуулах вэ гэсэн энэ одоо гол зорилгоодыг доктортой хөгжлийн зорилгоод одоо шигдсэн зорилгоодыг бол бас хамтран хэрэгжүүлэхийн төлөө явна гэд. Ер нь бол санал нийлж байгаа зүйлүүд нэлээх байсан. Мэдээж бас тодорхой саналууд дээр одоо англиар language гэж ярьдаг энэ текстийн тодорхой томьёолуудыг яаж сайжруулах гэдэг дээр маш олон саналууд бас улс орнуудаас ирсэн. Тэр дотроо тодорхой нэг жоохон маргаантай гэдэг юм уу, за зөрчилтэй биш мэхэд маргаантай томьёол дээр маргаж ирсэн хэд хэдэн залтууд байгаа. Нэгдүгээрт одоо South China Sea буюу Өмнөд Хятадын далайн арлуудын асуудал байгаа тийм ээ. За тэрэн дээр өөр томьёолууд дээр яаж ямар ч байсан жоох ойртсон байр суурийг бол нэгтгэж чадсан. За Хойд Солонгосын асуудал дээр бас мэдээж бүгдээр сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлээд аюулгүй зөвлөлд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэрүүдийг бид нар хүлээн зөвшөөрж байна, хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгийг илэрхийлж байгаа ч гэсэн дотор нь жишээлбэл Хойд Солонгосын хүний эрхийн асуудал дээр их санаа зовж байгаа. Тэр дотроо олзлогдсон одоо ялангуяа нөгөө Японоос зарим иргэдийг олзлоод тэгээд аваа явчихдаг шүү дээ. Тэр асуудлуудыг жишээлбэл оруулъя гэхэд зарим нэгэн улсууд бол яг тэр тодорхой хүний эрхэл гэж байгаа болохоос яг тэр асуудлыг тодорхойлон оруулахгүй ч гэдэг юм уу. Гэх мэтээр бас тодорхой маргаантай асуудлууд байсан. Тэгэхээр энэ ASEAN-ийн яриа хилцлийн түвшинд яригдж байгаа асуудлуудыг одоо энэ бодит ажил хэрэг болгоё гэсэн асуудлаас энэ үеэр их яригдсан шүү дээ. Тэгэхээр өмнөх одоо 8 дугаар чуулга уулзалтаас гарсан энэ тунхаг бичиг дээр бас энэ яригдсан энэ асуудлууд өөрөө бодит үр дүнд хүрэхдээ одоо хэр ач холбогдол өгсөн үйл явдлууд ажиглагдсан бэ өнгөрсөн хугацаанд. Яг ASEAN өөрөө бол засгийн газрын тэргүүнүүд тийм ээ, засгийн газрууд тэгээ тодорхой чиглэл хариуцсан сайд нарын төвшөнд, өөрөлдвөл гүйцэтгэх засаглалын төвшөнд тодорхой бодит ажлууд бол яригддаг. За парламентын гишүүдийн парламентын чуулга уулзалт бол бас л яг тухайн орондоо парламент ямар эрх үүрэгтэй байдаг вүлээ тэрний хүрээнд асуудлууд бас ярьдаг байхгүй юу. Жишээлбэл төрийн тэргүүн сайд нарын төвшөнд яригдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд нь парламентод хяналтаа тавина. Нэгдүгээр, хоёрдугаар тэн дээр авсан тодорхой шийдвэрүүд нь яг хуулийн хүрээнд тэгээд бодлогын хүрээнд байна уу гэдэг дээр бас анхаарлаа хандуулна.
За гаргасан шийдвэрүүд нь дараа нь хууль эрх зүйн орчинтой байх ёстой, хууль гаргах ёстой бол төрийн бодлого болох ёстой, их хурлаас тодорхой парламентаас шийдвэр гаргах ёстой бол тэднийг гаргуулна ч гэдэг юм уу. Тэгэхээр яг парламентын өөрийн эрх үүрэг бол хууль тогтоох, засгийн газрын ажил дээр хяналт тавих, иргэдэд төлөөлөх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр иргэдийн санал хоолойн бас тусч гэнэ. Тэгээд тэр иргэдийн иргэний нийгмийн бас хоорондоо харилцаа холбоо уялдаг, хамтын ажиллагааг урагшлуулах гэд тэр өнцгөөсөө энэ парламентын хурлын зорилго ач холбогдол нь байгаа. Ялангуяа одоо энэ сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтворгүй байдал, бүс нутгийн хэмжээнд бас нэлээд сэтгэл түгшээсэн асуудал болж штэ. Тэгэхээр хамтдаа гарцгаая гэсэн асуудлууд бол үеэр яригдсан. Ялангуяа одоо энэ Ази Европыг холбосон дэд бүтцийн асуудлыг бас нэлээд анхаарал татсан сэдв байлаа л да. Тэгэхээр энэ дээр хамтарч ажиллах, эдийн засгаа хамтдаа хөгжүүлэх төр бид нар ямар дөрвтэй одоо шинэ алхам хийхээр юм саналууд яригдсан. За Asian Infrastructure Investment Bank буюу Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк гэдэг томоохон банк бас байгуулагдсан. Азийн ч Европын ч улс орнууд энэ банкыг бас Монголч гэсэн орсон анх бас үүсгэн байгуулсан санаачилсан орнуудын нэг байгаа. Тэгэхээр энэний хамгийн гол хөрөнгө оруулалт бол бас дэд үтсээр хийгдэх ёстой. Тэгэхээр Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банкн дээр ач холбогдлоо өгж байгаа юм байна. За тэгэхдээ Азийн хөгжлийн банк, Европын цэргийн босголтын банктай бас хамтарч ажиллах ёстой шүү, хамтран бас координац хийх ёстой шүү гэдэг санаа бол бас тунхагд орсон. Тэгэхээр хятад улс жишээлбэл One Road, One Belt буюу нэг зам, нэг бүс одоо хуучин торгоны замч гэж ярьж байгаа. Энэний бас санаачлалыг гаргаад Аз Европыг холбосон. Тэр дотроо бол зөвхөн хатуу дэд үтц гэлтгүү зам, төмөр зам одоо янз бүрийн шатах малтмалын газын ч үт юм уу, газрын тосны хоолоогоос гадна софт дэд үтц буюу зүгээр интернетээс гадна зөвхөн хувь хүмүүсийн холбоо сүлбээ, мэдлэгийн холбоо сүлбээ, тэгээд технологийн шилжүүлэлтийн асуудлыг ч гэсэн тэрийг бол бас энэ уялдаа холбоо, connectivity гэж яриад байгаа л да. Тэрнтэй их холбож бас их яригдчихжээ. Тэгээд ялангуяа орчин үед түрүүний хэлээд байгаа тэр доктортой хөгжил, за байгаль дээлтэй, цэвэр технологи, за уур амьсгалын өөрчлөлттэй нэгэнт одоо дэлхийн нийтээрээ тэмцэе, тодорхой хэмжээнд CO2-ыг бууруулах гэсэн амлалтуудыг Парижийн гэрээнд байгуулснаас хойш одоо хамгийн том яригдж байгаа нэг зүйлүүдийн нэг бол энэ дэлхийд байгаа хамгийн дэвшилттэй байгаль дээлтэй нөөцийг хэмнэсэн, за тэр дотор жишээл эрчим хүч хэмнэсэн, ус хэмнэсэн, хөрөн барилга байвал жишээл ногоон барилгын технологич гэдэг юм уу, тэр шийдлүүдийг, тэр дизайныг, тэр технологиг яаж хөгжиж байгаа орнууд, хөгжсөн орнууд хөгжиж байгаа орнууд руу шилжүүлэх вэ? Шилжүүлэхдээ яаж үнэгүй шилжүүлэх вэ гэдэг асуудал маш хүчтэй яригдж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд одоо энэ тунхаг бичигт ямар санаачлагуудыг оруулаа гэдэг бол хамгийн түрүүнд бас сонирхоор нэг асуудалтай. Тэгэхээр ялангуяа манайд одоо энэ эдийн засгийн хүндрэл бий болж байгаа энэ нөхцөл бид нөр өөрсдөө бас энэ бүс нутгийнхаа хэмжээнд бас ямар дэмжлэг туслалцааг авах юм шаардлагатай тулаад. За бид яг зөвхөн нэг орны тусгайлан бас нэг орныг дурдаад тийм ээ АСЕАН тунхагийн хүрээнд зөвхөн нэг орны онцлох нь бол бас зохисгүй юм байл л дээ. Тэгэхээр яг бус нутгийн дийлэнх орнуудад хамааралтай зүйлүүдийг бол тусгасан Монгол өөрөө санаачилж авах гол юмнуудыг бичсэн ч гэсэн тэрэн дотор Монголтой холбоотой манай ерөнхийлөгч Элбэг Дорчин бас санаачилсан Улаанбаатар диалог буюу Улаанбаатарын яриа хэлцээр гэдэг өөрөөр хэлбэл энэ зүүн хойд Азийн бүс нутагт нэгтэй аюулгүй байдлыг яаж бэхжүүлэх вэ гэд Улаанбаатарын яриа хэлцээрийн санаачлагыг бол зориуд тусгасан байгаа. Энэ бол бас их сайн дэмжлэг хүлээж авсан. Дээрээс нь доктортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тэр ногоо хөгжөлттэй холбоотой зүйл залтуудыг бас нэлээд төлхөө бас оруулсан. Эмэгтэйчүүдийн бас нөгөө оролцоог нэмэгдүүлэх асуудал манайх дээр бас санаачлаг болж яригдаадсэн. Энэ маань яаж тусгагдав? Эмэгтэйчүүдийн асуудал яг тэртээ дэргүү ямар ч баримтчигт бас гендрийн тэгш байдлын асуудал суудаг тэр хэрээр бас суусан. Зүгээр энэ удаад нээлтийн хурал дээр ерөнхийлөгч үг хэлэхдээ зориуд энэ эмэгтэйчүүдийн тэгш байдлын асуудлыг дэмжиж шатндаа тэгээ шийдвэр гаргах төвшөнд бас эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь маш чухлаа. Тэрэнд уриалж байна гэж хэлснээр их онцлог байлаа. Аз Европын орнуудад шударга эрх тэгш ардчилсан болон нээлттэй нийгмийг бэхжүүлэхэд
хүний эрх хэрэгжүүлээг сахин дээдлэх, уур амьсгалын өөрчлөлт, доктортой хөгжлийн 2030 хөтөлбөр, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн байгалийн гамшигын эрсдлийг бууруулах, байгалийн гамшигын менежментийн чиглэлээр АСЕАН-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаа, хоёр бүсийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, ард иргэдийн хэлхээ холбоог бэхжүүлэх, оюуны өмч, эрх гэх мэт асуудлуудыг тусгасан нийт 44 зүйл бүхий тунхаглалыг Европын парламентын түншлэлийн 9 дугаар уулзалтаар баталсан. Эдгээрийг шийдвэрлэхэд тулгарх сорилт бүхнийг даван туулахад улс орон хоорондын нэгдмэл байр суурь, тэр дундаа олон нийтийн оролцоог хангасан яриа хэлцэл чухал болохыг энэ уулзалтаар дүгнэж байсан юм.